За яачхан талсан. Өнөөдрийн видеон дээр хэдүүлээ. Cube юу? Дараалал гэдэг энэ одоо data structure-ийн тухай ярилцсан. Энэ data structure маань first input, first output гэсэн зарчмаар ажилладаг. People энэ юу гэсэн үг вэ гэхээр төрүүлж орсон, төрүүлж гардаг гэсэн үг. За хэдүүлээ. Cube яхта people гэдэг зарчим маань одоо ямар зүйл вэ гэдгийг харцгаая. За энэ дээр бол одоо тасалбарт очрлож байгаагаар дүрсэлсэн байна. Эхэнд очрлсон нөхөр маань одоо ticket буюу тасалбараа аваад төрүүлээд гарна гэсэн үг. За тэгээд хэдүүлээ Q гэдэг үйлдэлийн төрөл бүтцэд одоо ямар үйлдэлүүд байдгийг эндээс харцгаая. За C нэмэх хэлэн дээр бол Q бол одоо implementation буюу хэрэгжүүлсэн байдаг. За тухайн Q маань хоосон байна уу гэдэг тэрийг илтгэдэг нэг функц бичих нь байна. Prompt буюу одоо хамгийн урталт ямар элемент байна вэ гэдгийг харуулах ийм одоо метод хэвлэлээ бичих нь байна. Pop гэдэг метод бас бичих нь байна. Push. Тэгээд size. За тэгэхээр хэдүүлээ хэрэгжүүлэлтэндээ орцгоё. За шууд болчих. За ийм хэмжээний font хангалттай гэж би бодож байна. Campaign Q. Хэдүүлээ Q гэдэг энэ үйлдлийн бүтэц хэрэгжүүлсний дараагаар нэг сонирхолтой Python-ийн Sangos хэдүүлээ туршиж үзэх болно. Энэ болохоор shell utility болно. Одоо file system-ийн event-ийг монитор буюу одоо хяндаг. Одоо тухайн жишээ нэг фолдерыг сонсож байлаа гэхэд тухайн фолдерт одоо файл нэмсэн үү, устгасан уу, эсвэл зүгээр өөрчилсөн үү гэх мэтчлэн одоо тэр ивентүүдийг одоо барьж авдаг ийм library байгаа. За би эндээс бол бүгдийг нь бол мэдэхгүй. Сая туршиж үзснээ та нарт харуулах болно. За зүгээр Q гэдэг фолдер үүсгэчихье. За энэ маань одоо хоосон фолдер бид өнгөц сая үүсгэлээ. За энэ дэр хэдүүлээ Python-гийн код бичиж эхэлцгээе. Мэдээж биднэрт одоо нүд хэрэгтэй. За энэ маань мэдээж value авдаг ийм байх ёстой. За self value self next into no. За ингээд тухайн утгыг хадгалдаг классаа хэдүүлээ биччихлээ. Одоо яг үндсэн классаа хэдүүлээ бичицгээе.
За эхний ээлжинд ямар нэг параметр авдаггүйгээр хийцгээе. За push гэдэг метод байх ёстой. Энэ маань шууд одоо дараал шууд ард ардаасаа нэмээд явчихна. Энэ тэгэхээр өмнөх одоо linked list-тэй ижилхэн болно гэсэн үг. За хэрвээ одоо queue маань хоосон байх юм бол за хийдвэл ерөөсөө ингэцгий ингэвэл арай харьцангуй гоё болох гэдэг. Is none. Return the Python маань юу гэх юм дэмждэг юм болоо. Is none гэдэг энэ класс маань энэ класс гэнэ энэ метод маань одоо энэ методтой ижилхэн зүгээр би өөр ингэж нэрлэлжүүл харьцангуй амар юм шиг санагдаад байна. Та нар хэрвээ ингэж нэрлэмээр байх юм бол болно. Гэтэ одоохондоо би энэ дээр ингэж нэрлэе гэж хавьдаа бодож байна. За value push хийх ёстой. If self is known хэрвээ known байх юм бол self header дээр value үүсгэж өгөх хэрэгтэй. Хэрвээ ноноос ялгаатай байх юм бол гэж өгнө. За ингээд одоо тухайн одоо queue-гийнхаа эцэг хүртэл явчлаа. За тэгээд за хэдвлээ ингэхгүйгээр
Ингээ л та. Ингээд би яг яах гээд байгаа гэхээр энэ дээр зурж үзлээ. Тухайн элемент нэмэхэд хамгийн сүүлчийн элемент нэмэгдэж байгаа учраас тэрийг би тайл гэдэг нэг хувьсгчэнд хадгалаад push методыг дуудах тоолонд ON буюу ийм хэмжээний хугацаа зарцуулах шаардлагагүйгээр шууд tail-ийнхээ next-д шинэ утгаа өгөөд буцаага tail-д шинэ утгаа оноогоод өгчих юм бол энэ харьцангуй одоо цаг хэмнэх юм байна. Нэгсэнтэй ингэн гэсэн үг. Ингээд tail-ийнх next grow хийжгүүд self-tell grow болно гэсэн үг. За хэдүүлээ би яг энэ зөв ажиллах хэсгийг хэлж мэдэхгүй байна. Тийм болохоор хэдүүлээ одоо ямар ч хэлсэн зүгээр туршилтаар хэвлдэг функц биччихье. P за зүгээр P гэдэг. Зүгээр туршилтаар энийг дараа нь устгах болно. Турк за зарим нэг Vim editor-ыг одоо сайн хэрэглэдэг хүмүүс нь яагаад copy-дод энэ утгаас хэлчихэд байгаа даа юм бэ гэж бодож магадгүй. Яг тэр үйлдэлийг мэднэ гэхдээ би яг өдөр тутамдаа байнга Vim-ийг ашигладаггүй болохоор сайн дасахгүй байгаа. Тийм болохоор уучлаарай дараагийн удаа дасна гэдэгт итгэлтэй байна. За ингээд болж байна. Окей. Let's go. За та нар дараагийн дараагийн кодоо бас ингэж бичих боломжтой шүү. Энэ маань миний энэ дээр бичсэн
одоо big O notation гэж байдаг. Big O notation гэдэг. Энийг та нар одоо уншаад үзээрэй. Алгоритмын одоо ажиллах хугацааг ерөнхийдөө ингэж тэмдэглэдэг. Хэрвээ чи ямар нэг давтал тавьсан бол тэр чинь өвийн хугацаанд ажиллана гэсэн үг. Чиний датанаас хамаарат энэ дээр зүгээр push үйлдэл хийхин тулд тэгж одоо нэг давталт ашиглаж ингэх маань одоо хугацааны хувьд ч гэсэн асуудалтай. Хэрвээ энэ queue эсвэл linked list чинь ингээд томроод их хэмжээний дата орсон байгаа нөхцөлд бол ингэж ганц while ашиглаж push үйлдэл хийн гэдэг бол нэлээд хүнд болчихно. Учир нь 1000 элементтэй байлаа гэж бодоход linked list хэрвээ нэг утга нэмэх юм бол толгооноос эхлээд нол хүртлэх гүйж байж тэгээд одоо push үйлдэлийг хийж гүйцэтгэх нь. Харин энэ нөхцөлд бол одоо харьцангуй хурдан хийн гэсэн үг. За prompt гэдэг үйл метод байгаа. Энэ self header-ийн value-ыг буцаачих гэсэн үг. За pop үйлдэл бас байгаа. Энэ яах вэ гэхээр self header дээр self header-ийн утгыг self header-ийн next-ийн утгаар солио гэсэн үг. За хэвлээ. Нөгөөхөө харцгаая. За pop гэдэг маань prompt гэдэг үйлдэл маань ерөнхийдөө ямар зориулттай үйлдэл вэ гэхээр зүгээр одоо тухайн дарааллын хамгийн ихний элемент нь хамгийн урталт нь одоо ямар утга байна вэ гэдгийг харуулж байгаа. Харин pop үйлдэл маань тухайн дарааллын хамгийн ихний элементийг ерөөсөө одоо устгах гэсэн үг. За ерөнхийдөө Python дээр үйлдэлүүдийн ерөнхийдөө биччихлээ. За одоо хэвлээ. Туршиж үзье. Тест үзье. Q pushnik за push элементийг нэмж үзье. Push 2. За хийдсэн ч болно. За зүгээр print test prompt тэгээд pop үйлдэл хийснийхаа дараа дахиад test prompt. За ингэж тестлэцгээе. Окей. Би энэ дээр алдаа гаргасан байна. За энэ дээр яаж байгаа вэ гэхээр ямар үйлдэл хийсэн бэ гэхээр тэр элементүүдийг нэмээд тэгснийхаа дараагаар эхний элементийг зүгээр харъя гэсэн үйлдэл өгөхөд нэгийг хэвлэж байна. За манай
дарааллын эхний элемент бол 1. Тэгсний дараагаар тест pop үйлдэл хийсэн байна. Pop үйлдэл маань эхний элементийг устгах гэсэн үг. За түүний дараагаар дахиад эхний элемент нь юу юм бэ гэхэд одоо A гэж хэвлсэн байна. Тэгэхээр 1-ийг устгасан гэсэн үг. За энэний дараагаар хэвлэлээ одоо хэвлэж үзцгээе. Is known энэ хүртэл миний хүртэл хэвлээ ингээд print test test of нэгсэн дөө энэ листийг энэ лист гэнэ энэ queue буюу дарааллыг одоо хоослох ийм үйлдэл хийж байна. That's not. За энэ ингэж болохгүй гэж байна. Is known man хэрвээ хидр non байна уу юу гэдгийг нэг чи тэгвэл ноноос ялгаатай гэчээ. Үгүй. Энэ чинь бүүлийн утга буцааж байгаа. Тэгэхээр энэ ч false гэчээ. False. За ингээд за хэрцангуй ойлгомжтой байлгах үүднээс энэ за дараалал маань эхний элемент нь 1 байсан. Түүний дараагаар одоо pop үйлдэл хийгдээд эхний элементийг дарааллаас устгасан. Тэгсний дараагаар дарааллаас элементүүдийг нь хэвлэхдээ элементээ гаргах зарчмаар бүх элементийг хэвлэхэд A223 тэгээд true гэсэн үйлдэл хийсэн. True гэсэн хэвлсэн байна. За энэ гурваа одоо хэвлээд энэ cube-ийн дараалал маань хоосон уу гэдэг хоосон юм уу гэдэг одоо энэ методыг дуудахад true буюу энэ манай q гэдэг дараалал q буюу дараалал маань одоо хоосон байна гэсэн ийм одоо утга буцааж байна. За ингээд би энэ код одоо GitHub руугаа оруулах болно. Тийм болохоор одоо кодоо харж амжсангуудыг битгий санаа зовоорой. Тэгээд видеоны доотлол description дээр энэ GitHub-ийн линкийг тавих болно. За үүний дараагаар би Python сурч байгаа гэж би танарт хэлсэн. Тэгээд
За энэ дээр миний одоо хальт бичсэн код маань энд байна. За би та нарт одоо заагаагүй нэг зүйл одоо энэ дээр гарч ирж байгаа. Тэрний юу гэхээр try accept гэдэг энэ одоо манай анхны сурвалж үзэгч нарт харж байгаагүй зүйлсүүд байна. Одоо энэ дээр import from bla 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 import bla 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 гэдэг эдгээр зүйлс маань яг ямар учиртай зүйлс вэ гэдэг нь одоохондоо та нарт ойлгомжгүй байгаа бах. Гэхдээ би дараагийн видео дээр ямар учиртай зүйлс вэ гэдгийг нь тайлбарлах болно. За ингээд энийг ийм хялбархан код одоо энэ сайтн дээрээс нь харж байгаад одоо бичсэн. Энэ нь болохоор яаж байгаа вэ гэхээр одоо хэрвээ чи C1 дээр код бичдэг байсан бол толгой файлыг дууч оруулж ирэх шаардлагатай байдаг. Тэгжээж тухайн толгой файл дотор байгаа одоо функцуудыг ашиглах боломж чамд үүсдэг. Python-гийн хувьд import гэдэг түлхүүрийг ашиглаад тухайн одоо library буюу санг дуудаж оруулж ирж байж тухайн санд одоо байгаа тухайн методуудыг ашиглах боломжтой болж эхэлдэг. За одоо жишээн дээр одоо watchdog гэдэг энэ пакэж буюу library доторх events гэдэг дэд одоо энэ бас нэг класс гэж бодож байна. Мэдээж класс байх. Тэгээд энэ класс дотроос тэгэхэд file system event handler гэдэг нэртэй энэ классик дуудаж оруулж ирж байна. Одоо импортлж оруулж ирж байна. Импортлж оруулж ирсний ашиг нь юу гэхээр тухайн одоо классыг ашиглах боломжтой болдог. За тэгмээд би нэг класс үүсгээд тэрний file system event handler гэдэг нэртэй классаас удамшаад тухайн методыг одоо дахин програмчлсан байна. Override хийсэн байна энд. Тухайн event-ийг хэвлээд файл өөрчлөлт орлоо гэд консоль дээр хэвлэж байна. За энэ маань тухайн одоо event-үүдийг барьж авах фолдерын одоо patch зам нь байна. За ингээд өөрийнхөө класс үүсгээд observer гэдэг энэ одоо классыг ашигладаг юм байна лээ. Энэ нь ерөнхийдөө бол schedule тавиад тухайн фолдерт барьж байгаа үүсэж байгаа event-үүдийг тест буюу миний энэ my custom file system гэдэг энэ класст одоо тухайн event-үүдийг одоо үүсгэж өгч байгаа гэсэн үг. За тэгээд observer-ыг start хийгээд тэгээд одоо би энэ дээр ямарваа нэг keyboard дээр өсөг товч ямарваа нэг товч дарах үед
энэ хөө програм маань ерөнхийдөө зогсоод тэгээд ерөнхийдөө бол зогсно гэсэн үг. За эдгээр зүйлсүүдийг би дараагийн видеонд хэрвээ та нар сонирхож байвал одоо би та нарт илүү дэлгэрэнгүй гоё тайлбарлаж өгнө. Try accept гэдэг энэ зүйлийг би бас дараагийн видеонд илүү дэлгэрэнгүй тайлбарлаж үзүүлэх болно. За ямар ч үсэн би энэхүү бичсэн код маань яаж ажилладаг вэ гэдгийг та нарт харуулъя. За ингээд програм ажиллаад эхэлчлээ. Би хэрвээ ямар нэг үсэгч гэжтэй шорткат ашиглах keyboard-оос тухайн интерапт үүсгэх үед консоль дээр жишээ нь би одоо Ctrl+X C-ний гэсэн ийм шорткатуудыг дарах үед програм зогсох ёстой. За тест гэдэг фолдер маань юм байна. Одоо жишээ нь надад нэг ийм туршилтаар нэг зураг скриншот хийсэн. Одоо би жишээ нь тэрийг босдгоё. За тэгэхэд одоо энд файлд өөрчлөлт орлоо. Одоо тухайн файл маань одоо delete буюу устгасан юм ивент харагдлаа. Тэгээд ийм файл шүү гэсэн юм одоо өөрчлөлт орж байна. Тэгээд тухайн директор буюу фолдер маань одоо өөрчлөгдлөө гэсэн ийм ивентийг бас өгч байна. За мэдээж энэ зүгээр энд нэг тухайн фолдер нэг ийм файл гэдэг. Яг ийм файлын учрыг би одоохондоо мэдэхгүй. Хэрвээ чи мэддэг бол комент хийгээрэй. За ингээд энэ Watchdog гэдэг энэ library-г би бол сайн мэдэхгүй. Гэхдээ зүгээр та нарт сонирхуулах үүднээс туршиж үзсэн. Энийг ашиглаад ямарваа нэг одоо автоматжуулалт юм хийж болох юм байна гэж би хувьдаа бодсон. Одоо жишээ нь би кодоо бичээд дууссаны дараагаар GitHub руугаа одоо push хийдэг. Тэгвэл би энэ Watchdog гэдэг энэ library-г ашигласнаар хэрвээ би ажлаа кодоо бичээд дууссан хожууд автоматар миний GitHub руу одоо push хийх гэх мэт одоо автоматжуулалтуудыг хийх боломжтой гэж би харж байгаа. Гэхдээ яг одоохондоо туршиж үзээгүй. Хэрвээ чи сонирхож байвал би дараагийн видеон дээр энэ тухай одоо бэлдэж та нарт сонирхуулах боломжтой. За ингээд дараагийн видеон дээр уулзлаа. Түр баяртай. Хэрвээ сонирхсан асуулт байх юм бол нээлттэй комент бичиж олно. За ингээд дараагийн видеоор дахин уулзцгаая.